Сайн байна уу? Акан байна. Хардагчлан би дахиад нэрээ өөрчилсөн байгаа байх. Хэрвээ энэ бичлэгийг анх үзэж байгаа хүн байвал намайг Ариун Баяр гэдэг Ака гэж дууддаг. Тэгээд өмнө нь би нэрээ айгүй олон удаа өөрчилж ийсэн. Тэгээд хүн яг яагаад YouTube хуудас эхлүүлсэн, яах гэж юу ингэж байгаад байгаа юу гэж тодорхойлж чадахгүй. Яагаад гэвэл би амар олон зүйл хийдэг. Заримдаа харахаар ингээл дасгал хийдэг, йогийн багш юм шиг, заримдаа сэтгэл судлаач юм шиг, англи багш юм шиг, TikToker юм шиг. Ер нь бол миний хийдэг зүйл амар их байдаг. Тэгээд яг алангуйрээ тавангайлж YouTube хуудас ч юм уу явуулахгүй гэж бодож байгаад одоо нэг шийдэл төрсөн. Тэр нь юу гэхээр би бол ээж өснөөс хойш жинхэнэ яг Ака юм бэ? Ака гэдэг хүн яах ёстой гэдэг зорилгоо ойлгодог юм уу? Тэгсэн учраас би mom гэдэг нэрийг бол өөртөө өгч байгаа. Дээрээс нь S-mom гэдэг нь юу гэхээр super mom, сахилгагүй ээж, эсвэл сондрын ээж гэж болно. Зөндөө олон эсвэр хэлсэн, нам тодорхойлж болох хүмүүс байдаг. Тэгэхээр тэр бол танд up to you. Яг үзэж байгаа та намайг яг юу гэж дүгнэх вэ? Ямар Ака гэж хэлмээр байна. Бас комент хэсэг натаа хуваалцаарай. Яг S-mom гэж шууд танарт юу орж ирсэн бэ? За тэгээд нэрний хувьд бол ийм өнөөдрийнхөө бичлэгийг бол аимшигтайгаар би зориг гаргаж ерөөдөө бичиж гин. Бүтэн 1 жилийн хугацаанд надаас амар олон хүмүүс чи яг ганц би юм уу? Эсвэл яасан бэ, ийсэн бэ гэж хүмүүс олон асууж исэн. Энд би хариулт өгөх юм өөрийнхөө struggle асуудлуудыг та бүхэндээ хуваалцаад одоо тэр асуудлуудаа яаж шийдэх талаар та нартайгаа хуваалцж байна. Таныг ганц би ээжүүд бас зөнд үзэж байгаа ах гэж бодож байна. За, юуны өмнө манай охины аав гэж бол хүн байгаа. Маш сайн хүн байдаг, сайн аав, сайн ер нь бол манай эмээм байнга суу барьждаг ч юм уу. Айгуу сайн хүн байдаг. Тэгээд одоо хүртэл битээр бол холбоотой. Охиныхоо төлөө ээж аав гэсэн хариуцлага бол тултлан сайн гүйцэтгэж явж байгаа. Гэхдээ бит хоёрын хооронд бол асуудал болоогүй, бүтээгүй. Тэгээд юу гэж шийдсэн бэ гэхээр хэрүүлтэй, уруултай, аз жаргалгүй ийм аав ээж байхаар тусдаа яг өөрийнхөө замдаар яваа. Тэгээд аз жаргалтай аав ээж байя гэдэг юу нь бол шийдвэрт хүрсэн. Ер нь бол бит хоёр болохоос нь болохгүй хүртэл бол явсан. Тэгээд одоо ер нь бол 21-р зуун орчин үеийн заавал ингээд хавд байж яаж заргалтай элэг бүтэн байлгахын тулд өөрсдийгөө бас золиослох нь хүүхдтэй эргээгээд амар том чиний төлөө том сандараа чиний төлөө би ингээд амьдралаа зориулсан гэж би охиндоо яалан өрүүлмээргүй. Хин нэмдээ 50% бийж төрүүлсэн. Гэхдээ би өөрөөсөндөө би хүн гэдэг утгаараа за яг энэ битэрийн шийдвэр ингэж гаргасан ч гэсэндээ охинд бол нийгмээс ирэх сэтгэл зүйн дарамт дээрээс нь охин бас бага 6 настай байгаа учраас юмэг арай өөрөөр харах сэтгэл нь амар том трама үүсгэхээс сэргийлж байнгын охинтойгоо ярилцдаг эсвэл илүү хайрыг үзүүлэх. Яавал энэ асуудлыг зөвөр дагаад гарах вэ? Тэгээд дагаад гарсан хүмүүс зөндөө байдаг тийм. Ганц би ч гэсэндээ хүүхдүүд нь ямар мундаг хүмүүжлтэй, яасан гоё өссөн хүмүүс бас л энэ амьдрал дээр байгаа. Тэр болгоны жишээн дээр юун дээр алдахгүй гол шиг охиноо тийм аваад явахгүй гэсэн юм болгоныг бол мэдээж хийж байгаа. Эцсийн дүндээ охинд маань аз жаргалтай ээж аав, охин маань өөрөө аз жаргалтай байх нь бидний амьдралын зорилго учраас бол гаргасан шийдвэртэй нэг амар харамсахгүй байна. Тэгвэл ирээдүйд тулгарх асуудал бүрийг бодсон байгаа. Тэрэнд аль болох охиноо баг шиг зовоо тэгээ баахан травматай ер нь тэгээд зовлонгүй амьдрал гэж үгүй шүү дээ. Тэгтээ тэрийг арай нэмгэн байлгах талаас бол аль болох хичээж байгаа. Тэгээд яг энэ шийдвэрийг гаргаад бие даагаад амьдраад ер нь бол нэг бас удаагүй байгаа болгохол үзэл ингээл тар тургал 2-3 жил бол битээр л явцсан. Тэгээд тэгээд бол саяхнаас бүр ирс шийдвэр гаргаад бит хоёр би бол охиноо дааж аваад ингээд амьдарч байгаа. Ингээд байж байхад маш олон асуудлууд гарч ирсэн, тулгарсан. Харьцангуй би тэр бүхнээ ерөөхдөө нь ойлгоод, үлийн зөвшөөрөөд даван тулгаад явж байгаа үүднээс бас над шиг ингээд тулгарч эдгээр асуудлуудыг тулгараад явж байгаа ээжнэр байх юм бол магадгүй мотивац болно баг гэж найдаад нэг бичлэгийг хийж байна. Тэгэхээр яг охиноо дагаад ганц би бол ээж болоод явж байгаад хамгийн ихэнд тулгарсан асуудал бол хүлийн зөвшөөрөх хэрэгтэй мөлий.
Аах би хүлийн зөвшөөрч чадахгүй амар стресстэй би бүхэл өдөр ингээл охиноо аваад явж гин. Яа надад туслахгүй байгаа эсвэл ааврын залгаал охиноо аваач надад юусаа цаг харахгүй байна. Нэ тэрэгэл охин ч ингээл баян надаас ингээл анхаарал шаардаад тэгэл гэрийнхэндаа ч юм уу хин нэг надад туслах гэж надад. Тэгээд хүлийн зөвшөөрөл өгд юм лээ. Одоо бол ганц би ээж чамд надад бол хинч туслахгүй. Би өөрөө биеэ дааж авч явах хэрэгтэй. Өөрийгөө босгож ирэх хэрэгтэй. За тэгээд хоёр дахь тулгарч ирсэн надад асуудал нь болохоор би энэ шийдвэрийг ганцаараа гаргацсан юм чинь хариуцлага би ганцаараа өөрнгээд амар тийм хинтэж юус асуудал хуваалцдаг. Хинтэж яг яасан ийсэн гэж ярихгүй. Яг тэгвэл тийм хүн болгон тэгсэн яака ингээд амьдрал илүү бүтэн байх хэвээр хүн болгон гэж хатна би үгүй эцсийн дүндээ аз жаргалтай байх нь гол зорилго бидний гэтэл ингээд хамтдаа аз жаргалгүй байхаас гэд зөрөөд ер нь бол би шийдвэр гаргасан учраас хин нэгэнд би тусламж гуйхаас амар тийм цааргалдаг байсан. Жишээ нь ингээл яг ингээд гэрээнд аваад жахад дугуй маань нэвтрэх юм уу тийм жижиг сажиг асуулангууд л би ингээл би ганцаараа ингээд даван тулгал амар стресстэй байсан бол зүгээр л нэг дүгээ дуудаал асуувал өгчөд нэг туслаад өгөөч гэдэг юм бол давай хүн ирэл туслана шүү дээ. Юу яриад байгаа чи өөрөө гэж хэлэхгүй шүү дээ. Тийм болохоор тусламж гуйхаас битгий найс нөхөө хамаатан сад нэг ингээ хайрал хөдөлгөж байгаа юм чинь чамайг ойлгоно. Харин өөрийгөө зөв ойлгох хэрэгтэй байдаг юм шиг ингээд ийм учраас тэгсэн, тийм учраас тийм гэсэн гэдгийг бас ойлгуулчаад ингээд хүмүүс ч бас ойлгоно шүү дээ тийм. Тэгэхээр хоёрт нь бол хүмүүсээс тусламж хүсэх хэрэгтэй. Гуравт нь за өөрийгөө мөнхийн зоригжуулж авах үнэхээр хэрэгтэй. Ер нь бол амар тийм зүгээр нэг сингл хүн амар ганцаардаг бол яг сингл маам бол амар шиг тахаар хэд дахин ганцаарлыг мэдэрнэ бүх ачаа ганцаараа үрж явж байгаа учраас охиныхоо сэтгэл зүг би да ганцхан хүний сэтгэл зүгээр амьдэрдэг биш. Охин маань уйлчих юм бол би дагаад нур маань охин маань өдрөгөл би дагаа өдрөгөл тэгэхээр би өөрөө яг би ганц хүн биш. Тэгэхээр ингийн тулд охиныхоо өмнө надад сул дорой байж өстой болохгүй байнгын өөрийгөө зоригжуулж болно бүтнээ миний охин гэж байх хэрэгтэй. Муу ээж юм байна. Тэргүүртээ ингээл амар их бас ачаал ингээд өрүүлээд байдаг. Тэгэхээр хүн болгон хамаг чадлаараа хичээж байгаа энэ амьдрал дээр аюул сайн байна гэснийг бол хийж байгаа. Би ингээд гадагшаа тотгошоо нэлээд явчихсан. Ер нь нэг сэнгэл байлаа гэдэг тийм нэг асуудалтай байдгүй гэдгийг амар харчихсан учраас энэ шийдвэрт ингээд амар ихтэй байгаа. Тэгэл яг өөрийгөө гэхдээ бас заримдаа эргэл зүг гарна. Би ямар хамаатай байсан бэ? Би миний жаргал хинт хамаатай юм бэ? Охин маань тий хайраар бүтэн өсгөж юу вэ? Эсвэл охин маань илүү бүтэн байвал би зүг өөрийгөө хаяа би өөрийгөө бодоод ингээд охиноо яаж ч юм шиг тэгэл амар өөрийгөө гимшиж буруутгах нь. Гэхдээ хинч миний амьдралыг мэдгүй, хинч таны ч гэсэн амьдралыг мэдгүй. Тэгэхэд ингээл одоо яах гэж тэгсэн юм бэ? Ингэхгүй яасан, тийм бихгүй яасан, тийм байд, ийм байд ингээл заах хүмүүсийг хартаа тэр хүмүүсийн үгэнд автаж битгий өөрийгөө унагаарай. Чиний амьдралаар амьдарч үзээгүй, нэг ч өдөрч амьдарч үзээгүй хүний үгийг амар үн цэнтэй сонсоод өөртөө ингээл өөрийгөө нормал байх хэрэггүй. Чиний амьдралыг бол миний амьдралыг бол би өөрөө л мэднэ. Тийм учраас өөрийнхөө шийдвэрт өөрийнхөө замлаараа л ер нь бол явах хэрэгтэй. Тэгэхээр өөрийгөө бол байнга тэгж зориулж байгаа. Тэгээд яг эцсийн дүнд нь би чаднаа. Яг манай охин том болоод мундаг хүн болноо. Би ч гэсэн тэр аз жаргалтай тий. Одоо ингээд харж байгаад чинь аав ээж нар бүх амьдралаа хүүхдүүдэд зориулж хаад хүүхдүүд нь ингээд өөрсдийнхөө амьдрах гингүүд чи ингээд ирсэнгүү чи намайг халамж өссөнгүү чам би амьдралаа зориулсан байхад хэвээ өөрийгөө бодсон гэл одоо бидний үеийнхэн ингээд ээж авнартайгаа амар асуудалтай тийм санагддаг. Тэрний гол шалтгаан юу гэвэл ээж авнар бүр ингээд 100% амьдралаа биднээс зарцуулсан. Тэгээ бид нар ингээд гараад өнгөт гэдэг зорилго болчих жоохгүй. Тэгэхээр ер нь бол хүн өөргөж бодох хэрэгтэй, бас охиноож бодох хэрэгтэй, ажиллаж бодох хэрэгтэй. Ер нь бүх юм балансалж лийн амьдралд явах юмнаас биш. Нэг бол карьер, эсвэл хүүхэд, нэг бол гэр бүл ингэж 100% ингээд нэг юм руу төрлөх биш. Бүхэл юмыг балансалж өндөр авч явж хийж хүн аз жаргалтай амьдрах байх гэж би бодож байгаа. Тийм учраас өөрийгөө байнга зоригжуулаад хүмүүсийн хэлсэн үгийг бол авахыг аваад гэхдээ
өөрийнхөө сэтгэлийг ингээд байнга цэвэрхэн хөнгөн зоригтжуулж байх хэрэгтэй шүү. Чи л өөрийнхөө сэтгэлийг амгүйс хин нэг ингээд готраад унсан баг чинь үе чигээд ер нь бол ирэхгүй. Тэгэхээр маш хүчтэй, маш зоригтой байх хэрэгтэй. Тэгээд дөрөв дэх зүйл нь болохоор time management. Цагийн асуудал ялангуяа корона гэдэг хүүхэд маань гэртээ байгаа гэж хэлэх үү. Яг ингээд юмаа хийх, ажил хийх, охиноо харах, өөртөө захарах гэж бүрсэн амар их стресстэй байсан бол цагийн хуваартай болох хэрэгтэй. Охиныхоо сэргээс өмнө сэрдэг байх хэрэгтэй юм байна. Цаг болгоныг бүр бүтээлдээ өнгөрөөх хэрэгтэй юм байна. Time management маш сайн байх хэрэгтэй юм байна. Тэгээд одоо ингээд дүү маань бол яг одоо надтай хамт амьдардаг. Би дүүгээ өсгөж ийсэн байхгүй юу? Тэгээ манай дүү охины маань бас харж өгдөг. Тэгээд за ядаж гадаа гарсан байгаа 1-2 цагт нь маш их бүтээлтэй төлөвлөгөөгөө гаргах яаж чимээг орчинд юу хийх хэрэгтэй. Эсвэл унтчихад нь гараад кофе шоп руу ороод сууж байхдаа яах вэ гэх нэг толгоогоо ингээд сэргэжүүлээд тэгээ цагаа маш зөв хуваарлаад за энд би хийх шаардлагатай юм тийм юм байна. Энийг хийх үү? Тэддэг өдөр хүүхдээ тэнд үгүй. Ээж аав эгч дүүнээс тэгээ гуйж агаад хизээ харах боломжтой тэр өдөр ингээд за ийшээ энэ замаар хүртэл явна гэдгийг хүртэл сайн төлөвлөөд тэгэл цагаа ингээд маш сайн төлөвлөж чадах юм бол бүх амжихгүй зүйл гэж байдаггүй юм билий. Амжуулаад явах шаардлагатай тулгарч ирлээ. Time management-ийнхаа 10 галыг маш сайн болгож чадвал гэмээнэ сэтгэл санаа бас нэг арай нэг ялахгүй нэг үдгүй гэсэн стresснээсээ бас тайлбарлах байх гэж бодож байна. За ингээд ер нь бол бас орхих үедээ орхиж чаддаг байх хэрэгтэй билээ. Би ингээд охиноо ингээд айлтгах юм гэж гэрэл за дааж авчаа тийм охиноо ингээд өөлчих юм бол муу хийж болох гэдэг юм шиг санагдал зүрх үхэл ерөөсөө охиноо өөртөөсөө холдуулж чадахгүй байсан байхгүй. Тэгэл энэ чинь амьдрал юм чинь охиноо одоо би чинь нэг хонуулаад тийм эмээнд нь хонуулаад тэгээд гэртээ байх үед ингээл амар гимшээл яана гэдгүйсэн бол одоо ингээд би чинь бас хүн яг л охин маань гэсэндээ надад намайг ойлгох хэрэгтэй. Найчингаар л хайлал ингээл нана гэдэг юм бол улам л харин жинхэнэ хүмүүжлгүй хүүхэд болох магадлалтай. Тийм учраас миний ээж нь бол бас хүн ээжд нь цаг хэрэгтэй, ээжд нь ийм юм хэрэгтэй. Миний охин ингээ хэрэгтэй гэдгийг ингээд ганц хоёр уйлын 3-4-өөс ойлгодог болно. Тийм учраас өөртөө ингэж айхтар ачаал өрүүлээд байхгүй шиг хаяада тусламж хүсээд хүүхдүүдээ бас энэ тэнд авч өгөөд өөртөө цаг гаргаад ер нь ингээл зүгээр өөрийнхөө ингээд энергигээ 30% охиндоо 30%-ийг нь карьер өөрийнхөө тийм амьдралдаа 30%-ийг нь зөвхөн өөртөө юу гэдэг гоо сайхан урд юм уу найзад тоглолт юм уу өдрөдөө зүгээр энийг хүртэл төлөвлөж байгаарэ. Тэгэхгүй бид нар за гэж орхиол яваад байгаа юм бол орхигдно. Яг ажил төлөвлөж байгаа юм шиг. Тэгээд хүмүүстэй яаж юм бол би завгүй юу гэж завгүй би нэг амарна. Амрах чинь хүртэл хийцгүй ажил биш. Тэр чинь чухал ажлуудын чинь төлөвлөгөөнд орсон байх хэрэгтэй учраас хүмүүс чадахгүй гэдгийг хэлж авах хэрэгтэй. Бас өөрийнхөө амралтыг яг ажил шиг төлөвлөөд тэгээд тэрийг яг биелүүлж өөртөө цаг гаргаж авах бүр ёстой шүү. Ёстой бидгийн биелдэ шүү. За ер нь бол би одоогоор бол эдгээр зүйлүүдийг ойлгоод одоо ингээ нэг миний амд амдтаад ингээд гэртгүй ирсэн байхгүй. Тэгээд ер нь жоохон би ингээл яана би нэр ганц биеэш яаж үгүй амар жонод яваад исэн гэсэн шүү дээ. Тэгсэн чинь ингээл гэр хаалцвал хэнийг гэдэг айлыг гэлтсэн чинь ариун биеэ гэлтсэн чинь гин ингээл амд амдтаал амар бэр амдтаал би ч нэрээ ингээд гэр бүл хайрцаад явж байгаа хүн шүү дээ. Яасан мундаг би гэдэг өөртөө бахархал төрөөд тэгжсэн. Тэгэхээр enjoy being single mom ингээд намайг айлхан жалгаа би тийм биш ингээд яг ганц цагаан ингээд бүх хүч танд байна. Яах хүссэн тэгээ таал өөрөө үзэхдээ хүчтэй зүг залж чадах юм бол амьдрал чинь хүүхэд чинь бас боломжтой байна. Эдгээр зүйлүүдийг би бас ойлгосон. Сүлд нь гэж хэлэхэд за ганц би ээж биш байлаач гэсэндээ өөр хүмүүс бас үзэж байгаа байх хэрвээ 90-50 чинь ганц би ээж ганц би магадгүй аав ч юм уу байдаг болвол нэг зөвлөгөө гэсэн юм. Асуулгүйгээр хүүхдийг нь хараад өчтдөг байгаарэ. За найс нь хүүхд өнөдөр гэдэг хүүхд цэцэрлэг төрөлөнд аваад явъя. Тэгтэл даахтай хүмүүс нь мэдээж хэлбэлгүй. Тэгэхээр асуухгүйгээр хүүхдийг нь харж өгч юм уу? Асуухгүйгээр хүүхдийг нь сэтгэл гаргаад take care хийгээд явж байгаарэ гэж зөвлөмөр амар том тусламж шүү. Тэр бол за тэгээ бас дээрээс нь яасан хийсэн гэдээ ярахаа хүрвэл би өөрөө ярина асуудал байвал тэгээгүй байхад одоо ингээл амар хүмүүс яасан гэл тэгэл ингэсэн тэгсэн гэл амар сэтгэлээр унаал ингээд буцаал өөрийгөө хүчээр ингээл босгож ирж байгаа чинь дахиад яасан хийсэн гэл ингээд тэнгуү дахиад унаал ингээд миний бүр ингээд амар хэцүү надаас яасан хийсэн гэж асуугаад байдаг нь надад бүр амар тэгэхээр ярахаа хүрвэл хүн ярих байх зүгээр л
бүр ингээд тулгаж асуугаад бэлгүүхэн шиг найз нь ярих хүсвэл байгаа шүү. Гэтэл хийжүүл яасан гэж юу би бодсон. Тэгэхгүй тэгээд чи өөрөө хүнд үгүй гэж альтерхийлж чаддгүй болохоор асуулганд нь ингээд сэтгэл зүгтсээ тэгэл ингээд яа энийг л. Тэгтээ хамгийн сүүлд нь бичлэгийн хамгийн сүүлд гэж хэлэхэд би одоо ингээд салж хагацгаараа ингээд амар муухай хайрцаатай болоод хүүхдүүд нь ингээд хайраа тутаал юм тийм гэсэн хайрцгийг эвдмээр санагддаг болно. Би тэр одоо хүртэл буцаар яриад хайр нэлдэх үедээ нэлдээд охины аав маань аав тийм охин маань ингэсэн тэгсэн охиндоо ингээд ихгүй гэдээ ярих үедээ ярина. Тийм асуудал энэ чинь тэрэндээ тусалж чадахгүй гэж туслуулах үедээ туслуулна. Зүгээр л одоо би ингээд төсөөлж байгаагаар миний охины төрсөд ингээд боллоо гэхэд за би биш юм болсон. Манай охины аав шиг өндөж болсон байлж би дөрөв ингээд ирж ийш болно. Яагаад заавал бахан муугаар харах хэрэгтэй. Яагаад саллаа гэж салсан гээ болгохон аз жаргалгүй амьдрах хэрэгтэй юм гэж би боддог. Тэгэхээр би амар зоригтой би бол чадна гэж хэлж чадахгүй. Гэхдээ тхийн төлөө би зорино. Манай охин ч гэсэндээ сэтгэлийн травмагүйгээр амар гоё хүмжлэлтэй мундаг хүн болж өсөн гэдэг аз жаргалтай хүн болж өсөн гэдэг гэсэндээ би итгэлтэй байгаа. Тэгэхээр аль болох I'm gonna do my best. Би бүхэн л чадлаараа хичээнэ. Тэгээд итгэл байгаа цагт болно ах гэж найддаг. Ингээд имжлэгээ маань үзсэн хүмүүст маш их баярлалаа. Бэлгэсэн ээж тийм гэл амар олон мохоо өгнүүд авч ийсэн. Тэгээд тэр маань ингээд яг үндэ амар намайг юу сэтгэлийн маань өвдөгдөг. Гэхдээ тэр болгон маань надад тахлаа болгоо суугаад улан намайг хүчрэгжүүлж идэг. Доромжлол туссан 7 шиг бөнгө орно гэдэг шиг мохоо хийсэн хүн болгонд би бүр шүдээ зугаад босч ирдэг болохоор яг уу мохоо сонсоод бараг зурж ах шиг байна дөө. Гэхдээ л бас битгий нэгэндээ тэгж мохоо үг хэлж байгаарэ бич гэлтэхгүй ер нь хэм болгон л те амьдралын ямар нэгэн муухай хэцүү зовлонтой зүйл туулж явж байгаа нэгийг битгий өтгөж байгаарэ сайхан үг нэгэндээ хэлж байгаарэ. За тэгээд энэ хөвчлөлийн маань үзсэнд маш их баярлалаа. Үнээс хойш сонирхолтой хоёр нь гой бичлэгүүд бас хөгжилтэй сурамжтай ийм хөгжлүүдийг бол олон хийхээр төлөвлөгөө гаргаад бол төлөвлөлөд явж байгаа. Тэгэхээр саб дараагүй бол subscribe дараарай. Зөндөө гоё хөгжлүүд орж ирэх шүү. Мөн энэ хөгжлөлт маань лайк таалагдсан бол лайк дараад мөн урмын өгмөс нэгжил комент хийгдээ комент хийрээ. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баярлалаа.